Улсын хурлцсан хугацаанд Сумын Азар гишүүн 3-4 хуулийн төсөлд оролцож гишүүдтэй хамтарч ажилласныг эс тооцвол иргэд сонгогчдын ахуй амьдрал ямар байгааг дөрвөн удаа сонирхжээ. Иргэд түүнийг санаачлахгүй нэгэн хэмээн дүгнэлээ. Төрийн албанд ажилласан туршлагагүй. Өндөр боловсрол гэхэр ч байхгүй. Ядаж хууль эдийн засгийн чиглэлээр суралцаагүй. Ерөөсөө эд залуу үедээ барилжил явсан нэгэн шүдэ хэмээн ярилцах иргэд ч байлаа. Цаанаасаа гаргасан санаачлал байлгүй дээ. Тэднээс санаачлал тийм ээ. Барилжил байхгүй шүү дээ. Тэгж ойлгож шүү дээ миний хувьд бол. Хатаад нүдэнд үзэгдээд байх юм юу ах вэ? Хүз байх юм биш. Хэдэн төгрөгийн тэтгэр авдаг бай та? 230-ыг л авдаг шүү дээ. Нэг сарын. 230 мянгаас өөр ямар орлого байна? Өөр орлого байхгүй. Амьтан хүн туслал ингээл. Таны хувьд бол одоо хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Боломжтой. Гэхдээ би ч нөгөө удирдлагын чанартай ажилтаа байхгүй юу? Нөгөө 4 сар гаргаад 5 сар маргал эхэлнэ. Тэгээ нөгөө ноолуурн дээр ажилтдаг удирдлагын чанартай. Нөгөө тоосгоны үлдэр ингээ өвөл 10 саргаа зогсчихдаг. Өдрийн хоол төлөө түлшээ яаж болж? Найз нөхдөсөө тэгээ найз нөхөд туслал бид нар. Зээл авдаг. Нөгөө яг зүгээр л тусалж л өгдөг байхгүй яг амьдралын төвшөнд дагуу миний найз ийм ч ингээл найзууд л тусалдаг бид нарт. Тэгээ би ч манай хүн чинь бас харамцсан. Хөл мөлөө ингээ тайруулсан. Би ч хоёр ийм хүнтэй болоо бас ажил хийх юм. Тэр одоо энэ шуган 230 мянгаар л бол ер нь амьдарч ийн гэсэн. Угаасаа төрийн зээл бол аль хэдийн авцсан шүү дээ. Цаашид илүү сайжирч төрийн төлөө ажиллана гэхэд тун хэцүү байгааг иргэд сонгогчид хэлж байна. Улсын хурлын гишүүд тойргийнхоо сонгогчдод ажлаа тайлгнадаг. Сумын Азар гишүүнч тэднээс яаж дутах вүлээ? Сонгон хархан дүүргийн 7 дугаар хорооны иргэд сонгогчдоо уулзалт зохион байгуулсан юм а. Амлалтаа биелүүлэхэд сөрөг хүчин садаа болсон тухай ярьж байлаа. Энэ ардчилсан тогтолцоон дээр олонхийнхоо цөөнхийнхөө одоо үг санаа бодлыг сайн тусгаж чаддаг ийм одоо мэрэгжлийн улсуудаар зөвхөн Монгол Ардын намын 26 яагаад одоо жишээ нь ингээд тэр үндсэн ардчилсан намын 20-с муу ажилт юм бэ? Олон тэр хуулийн зохицуулалттай байсан. Хүчин тэндээ байсан. Чи хугацаагүй завсарлага авдаг байсан. Хажи явуулдаг байсан. Монгол Ардын намаас нэр дэвшсэн Сумын Азрын хувьд сайн бүх. Гэхдээ сайн улс төрч гэж цоллуулж яваагүй гэдгийг иргэд өөр хоорондоо ярилцаж, иргэд сонгогчдын амьдралд нэмэр болсонгүй гэсэн мэдээллийг Сонгон хархан дүүргийн 22 дугаар хорооны засаг дарга өглөө. За ер нь бол хороо хүн амын хувьд бол их олон хүнтэй 20 мянга орчим хүн амтай. Газар нутаг томтой 6 мянга гаруй өрхтэй ийм хороо. Энд бол амьдралын түвшин бол доогуур өрх толгоолсон эмэгтэйчүүд маш олон байна. Тэгээд эднэрт бол засаг даргын хувьд, хорооны засаг даргын хувьд одоо юм хөргий хүртээ ихээр бид нэр хуулийнхаа дагуу халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа хүргэдэг. Тэр халамжаас өгч байгаа тусалцаа дэмжлэг маань тухайн айл өрхийн амьдралыг одоо дээш нь татаад аваа явуучих тийм боломжтой хэмжээний тийм тусалцаа биш. Өстөө өнөө маргашил юм байгаа. Тэгээд нэг талдаа хоол тавуулж байгаа нөгөө талд төлөх нөөсгөө модгүй болчдөг юм айлууд бол зөндөө олон. Зарим үед 3 хоногоор хоол ундгүй, 3 хоногоор төлөх төлөөгүй ийм өндөр настан өгчөөл бас бий. Тэгээд тийм асуудлуудаа бид нэр халуурт хуулийн дагуу дээд чадны байгууллага бусад улсуудаа тусалцаа хүсэж ингэж явуулдаг, шийдвэрлэгддэг. Одоо би энэ их хурлын сонгуул болон бусад сонгуулиуд болно. Сонгуул гэхээсээ илүүтэй хүнлэгөө чиглээч гэдгийг л нийт одоо төр ажиллаж байгаа их хурлын гишүүд, нийслэлийн засаг дарга, нийслэлийн иргэдийн хурлын дарга энэ хүмүүстэй би хүсэж байна. Монгол Ардын намынхан Сумын Азрыг нэр дэвшснээс хойш Сонгон хархан дүүрэгт хийгдсэн бүх бүтээн байгуулалтыг түүнд хамаатуулж байгаач иргэд сонгогчдод нь эсрэг байр суурьтай байна. Тэрээр гар хүл чэжний булчингаа хөгжүүлсэн шигэ тархиныхаа булчин хөгжүүлээгөө гишүүнээр иргэд яах билээ гэсэн хариултыг өгч байсан юм.